Тэгэхгүй энэ оюун бод гэдэг хүн ингээд 22 оны судалгаагаар нэг очоод 23 оны судалгаагаар нэг очингуудаа энэ хоёроо бодвол нэг удирдалд очиж байгаа хэлгүй дээ. Хавар тэгээд очихт нь зүгээр амар цастал болсон. 13 онд тэгэхээр 9 жилийн өмнө очоод ингээд 2 м 20 см-тай ийм хүү гарч ирсэн байгаа. 22 онд болохоор бараа ингээд 80 см-аар ингээд мөсөлтөл нь багасаад дүнхтэй яг жилийн дараах 23 онд очсон чинь бүр ингээд 45 см-аар ингээд мөс нь хайлангуудаа нөгөө зоогоо тавьсан байсан энэ төмөр нь уунж унаад 2025 оны дэлхийн усны өдрийг өгтөн Монгол Улсын их сургуулийн баруун бүсийн сургууль дээр өнөөдөр мөнх цас дуул мөсөн голуудын элч гэрэл зургийн үзэсгэлэн нээлттэй хийлээ. Нэгдсэн үндэсний байгууллагаас энэ жилийг усны өдрийг мөсөн голыг хамгаалах хүрээндор тэмдэглэн өнгөрүүлж буйтай холбогдуулан дэлхийн байгаль хамгаалах сан Монгол дахь хөтөлбөрийн газраас уг үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэ жилийг нэгдсэн үндэсний байгууллагаас мөнх цас мөсөн голоо хайрлын хамгаалцаа гэсэн хүрээндор тэмдэглэж байгаа. За тэгээд энэ ураатай холбогдуулаад дэлхийн байгаль хамгаалах сан Монгол Улсын их сургуулийн баруун бүсийн сургууль мөн одоо баруун бүсэд үйл ажиллагаа болдог уулчтай холбоотой ууланд авирагчтайгаа хамтраад энэ мөнх цас дуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байна. Гэхдээ энэ хүү үзэсгэлэн маань энэ цуврал зургуудтай жишээ нь хамгийн ихний зураг бол нөгөө байгаль талаас хүн тэр мөнх цастай уулсыг одоо сайхан хүлээж авч байгаа байдлаар харж байгаа бол тэрний дараагийн зураг маань шинжилгээ ухаан талаас өнөө мөнх цасны маань зузаан хэр зэрэг байгаа юм. Нөгөө талын зураг маань одоо яг харьцуулсан өмнөх 1000 жишээ нь одоо 1957 оноос эхэлж одоо Алтаа даван бүгдд авирч эхэлсэн уулчтын зургийг яг өнөөгийн зурагтай нь харьцуулсан байдлаар ингэж гаргаж байгаа. Ингэснээрээ мөнх цасны хайлалт явагдаад байна гэж одоо ярьдаг боловч яг хэдийн хэмжээний тоо мэдээ хайлж байгаа гэсэн одоо дата байхгүй байгаа. Тэгэхээр энэ үзэсгэлэнг үзснээрээ жишээ нь одоо Сайр уулын мөнх цас маань 1977 оноос хойш 3 дахин хайлтсан. Тухайн үед одоо 12 км² талбайтай байсан уул маань өнөөдрийн байдлаар 4 км² болсон. Гэх мэтийн ийм одоо шинжилгээ ухааны үндсэлтэй мэдээллүүдийг хүүхдүүд маань хүлээж авч байна. Тэгээд гол зорилго маань энэ баруун бүсийн их сургууль маань баруун бүсийн аймагуудаас ирж суралцдаг. Тэгээд энэ харьцуулсан зургуудыг гар утсан дээр аваад хүүхдүүд маань сум орон нутгийнхаа Facebook групп дээр одоо энэ мэдээллийг хүргэснээрээ цаашид нутгийн иргэд маань ер нь мөнх цасны хайлалт ингэж явагдаж байгаа юм байна. 20 мянаас ингэж багсаж байгаа юм. Дээрээсээ ингэж хайлж байгаа юм гэсэн энэ мэдээллийг авч ер нь эргээд одоо энэ мөнх цасаа хайрлах ер нь энэ усны их үүсвэр болсон булаг шандаа хайрлах ийм сэтгэлгээг төрүүлэх болов гэсэн хүчүүхэн ч гэсэн одоо найдлага тавьж ажиллаж байна. Энэ тавигдсан гэрэл зургууд нь Монгол Алтай бүс нутагт уур амьсгал, дулаарал, мөнх цас, мөсөн голуудын хайлалт хэрхэн нөлөөлж байгааг судалгааны үндсэн дээр харуулж байна. Мөнх цасны хайлалтыг хэмжихийн тулд мөсний одоо зузаанаас нь хэмждэг нэг арга байд юм байна. Мөн одоо нөгөө нийт одоо нөгөө талбайгаар нь бас хэмждэг юм байна л да. За манай зарим зургуудыг ажиглах юм бол одоо талбайгаасаа хэр их хайлсан байдгийг хэмжсэн байгаа. За энэ дээр болохоор зузаанаасаа хэр их хайлсан байдгийг хэмжсэн байна. Алтаа таван богд, хөгсөрөх, хархираа, сутай, цамгаруу зэрэг Монголын хамгийн өндөр улсын мөнх цасны хил хязгаар, мөсөн голуудын зузааны хэмжилт, судалгааны сонирхолтой баримтуудыг олон нийтэд танилцуулж байна. Фото зураг гэдэг бол харагдах байдлаасаа баг шууд одоо энгийн одоо аргаар одоо шинжилгээ ухааны одоо үр дүнг одоо шууд харуулах маш том энгийн одоо арга байдаг. Тэгээ энд бол манай оюутнууд бол маш их сонирхож байна. Зарим нь бол мөнх цас дуулыг бол мэдэхгүй. Баруун талд ямар мөнх цас дуулууд байдсан бэ гэдэг нэг дороос зурагтай хүрхтөө хайлтын хэмжээтэй нь харах ийм боломж олдож байна гэдэг бол одоо бас том одоо ач холбогдолтой үйл ажиллагаа гэж харж байгаа. Тэгээ энэ үйл ажиллагаа бол цаашид одоо байнга үргэлжлээсэй гэж бодож байна. Тэгээд энэ үйл ажиллагааг дэмжин оролцсон энэ фото зурагчид, судлаачид, шинжилгээ ухааны хүрээлэнгийнхэн мөн манай сургуулийн судлаачидад бас талархлаа илэрхийлж байна. Монгол орны баруун бүс нутгийн гадарган усны нийт усны нөөцийг бүрдүүлдэг хамгийн гол онцлог зүйл бол мөнх цас дуул цэвдэг байдаг. Тэгэхээр бид нар энэ мөнх цас дуул цэвдгийн хайлтыг багасгахад эргэн хүн бүр өөрийн гэсэн одоо хувь нэмрээ оруулж явах ёстой гэж хардаг. Өөрөөр хэлбэл наад захын жишээ бол бид нар хог хаягдлыг бууруулах, хүлэмжийн хийг бууруулах энэ үйл ажиллагаанд олон нийтийг хамарсан энэ үйл ажиллагаанд бол бас дуу хоолойгоо хүргэж өөрсдөнд одоо хувь нэмрээ оруулж явах ёстой гэж харж байна да.
бүх үйл ажиллагааг дэмжиж ажилласан дэлхийн байгаль хамгаалсан сангийнхандаа маш их баярлаж байна. Тэгээд энэ манай оюутны одоо мэдлэг олох, мэдээлэл авах бас нэг дороос одоо бодит мэдээлүүд авах ийм сайхан боломж бүрдсэн ийм сайхан өдөрлөг үйл ажиллагаа бол үргэлжилж байна. Энэхүү үзэгсэл нь баруун бүсний усны нөөцийн их үүсвэр болсон хар усан нуур ховд голын сав газрын ач холбогдлыг онцолж байлаа. Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхийн одоо өндөр уулын заст мөстэй уулуудын судалгаа гаргасантай танилцаад явж байна. Ховд аймагт албан томилтоор ажиллаж байгаа хүрээнд. Тэгээд би 2022 онд Монгол улсын гавьяа тамирчин өсгөөөр уулчинтай одоо Мөнхайрхан уулынхаа Сүхбаатар оргилд 4300-аас дээш оргилд одоо хамт авирсан байгаа. Тэгээд энэ үед бол Сүхбаатар оргилын буюу Мөнхайрхан уулын одоо цасны хэмжээг гавьяат уулчин өсгөөөр гоё юу жилжсэн мэхээр маш их багассан байна. Бидний 2005 онд иржсэн үеэс маш их багассан байна. Дэлхийн дулаалд их байгаа. Дээрээс ингээд тайлж эхэлж байгаа гэдэг дээр үнэхээр санаа зовноггүй ярьжсэнийг одоо ингээд бодит болгоод нэг сангаас яг харьцуулаад 1997 оны цасны хэмжээ 2020 оны цасны хэмжээ гаргасан байна. Бид нэр 2022 онд авирахад энэс бараг багассан хэмжээтэй. Бид нар яг энэ одоо нуурын хөвөөгөр явж исэн яг энэ оргил бол ийм зузаан ерөөсөө байгаагүй. Тэгэхээр дэлхийн нийтээрээ дэлхийн дулаал дээр анхаарах нь байна. Бид нар ямар их байгаль геополитикийн өөрчлөлтөнд сөрөг нөлөө учруулж байгаа вэ гэдэг дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй юм байна гэж ойлгож байна. Тэгээд энэ ажлыг зохион байгуулж байгаа сангийн хамт олонд та бүхэндээ ажлын амжилт хүсье. Жил ирэх тусам цасны хэмжээнд багасаад ингээд гол өрөө ширгэж эхэлж байгаа гэсэн. Сая бол ингээд ярихад миний бодож ирснээр бол ингэдэй амар ширгэж гин гэж бодоогүй. Тэгсэн чинь бүр амар хайлаад ер нь бол жоохон тийм байгаа маань. Тэгээд энэ цасыг ингээд цас мөнх цас дуулууд хайлахыг хэрээрээр нь ингээд одоо бид хэдийн амьдарч байгаа усны нөөцгүй болно гэсэн үг юм байна. Тэгээд энийг ингээд жоохон ч гэсэн ингээд аврахын тулд би тэгээд гол мөрнийхөө хажууд гүний ус байгуулдаг ч юм уу тиймэрхүү юм хийх хэрэгтэй юм байна. Тэгээд малчтын буюу бэлчээрийг зөв зохистой хязгаарлах хэрэгтэй байна гэдгийг бол айгүй их ойлгож авлаа. Тэгээд байгальдаа эко хэрэгтэй ногоон байгууламж ч гэсэн баг багаар нэмээд явхад бол жоохон ч гэсэн сэргэх баха гэж бодчих. Дэлхийн байгаль хамгаалах сангийн ажилчид өнөөдөр манай сургууль дээр ирж биднэрт мөнгө цаас дуул хэрхий яаж айлдаг ерөнхий ойлголт зураг жишээнүүдийг танилцуулсан. Тэндээс бол маш их зүйл ойлгосон. Мөнгө цаас дуул хэрхий яаж айлдаг вэ гэх юм бол маш олон шалтгаан байгаа. Үүний нэг нь бол хүний буруутай үйл ажиллагаа, бидний байгаль орчинтойгоо ер нь зөв бус харьцаж байгаа энэ бол зайлшгүй хамааралтай. Тэгээд ер нь цаашдаа бид нар бол байгаль орчноо хамгаалах хувь хүний зүгээс бол анхаарах ёстой гэдгийг маш сайн ойлгож авлаа. Хар нуур ховд голын сав газарт нийт 4 аймгийн 29 сумын нутгийг хамарч нутгийн иргэдэд амьдрал, биологийн олон янзын байдлыг тэтгдэг гол их үүсвэр юм. Тусал бүрийг хэмнэж өөрчлөлтийг хурцсах явраатай энэ үйл ажиллагааны зорилго нь оюутан залуус болон иргэдэд цэвэр усны нөөцийг хамгаалах, зөв зохистой ашиглахын чухлыг ойлгуулахад чиглэж байлаа. Сүүлийн жилүүдэд энэ дэлхийн дулаар уур амьсгалын өөрчлөлт бол дэлхийн нийтийн анхаарлыг татж байгаа юм гол асуудлуудын нэг болж байгаа маа. За тийм учраас энэ мөсөн голууд, за мөсдлөг, за цэвдгийн алдралтай холбоотой энэ асуудлууд бол бүх судлаачдын анхаарлыг татсан байдаг. Тэгэхээр энэ Монгол Улсын их сургуулийн баруун бүсийн сургууль, за дээрэс нь энэ баруун бүсийн сургууль дээрх Алтан өндөр улсын Криосфер уур амьсгалын өөрчлөлт гамшигтгийн судалгааны лабораторийн дэлхийн байгаль хамгаалах сангийн хамтран зохион байгуулж байгаа энэ үзэсгэлэн бол их ач холбогдолтой чухал үзэсгэлэн болж байна. Тэгэхээр одоо иргэдийн нүдэнд харагдах илт одоо харагдаж байгаа энэ алдралын чухал нэг юм нь бол энэ мөнгө цастай уулуудын мөсдлөгийн алдрал одоо талбайн өөрчлөлтүүд байгаа. Тэгэхээр энэ судалгаан дээр гарсан энэ үзэсгэлэн дээр гарсан зургуудаас бас хүмүүс нэлээд ойлголтуудыг авч явах, цаашид анхаарах асуудлуудыг бас аль зүйлүүд дээр нь илүү анхаарах шаардлагатай юм бэ гэдгийг бол анхаарлаа хандуулж байгаа. Дээрээс нь ер нь бол цэвэр усны нөөцийн гол их үүсвэр нь бол энэ цэвдэг, за тэгээ мөсөн гол мөнгө цастай уулын мөсдлгүүд байдаг. Тийм учраас энийг бол хүндрэлтэн хамгаалах зайлшгүй шаардлага бол хүндрэлтний өмнө одоо тулгарсан гол асуудлуудын нэг юм аа.
Монгол Улсын их сургуулийн баруун бүсийн сургуулийн усны судалгааны лаборатори болон Байгаль Эко оюутны клубын гишүүд ийхүү үйл ажиллагааг 2015 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ нь дэлхийн усны өдрийг өгтөн ийхүү онцгойлон тэмдэглэж байна.